Нэрээ сайн байцгаана уу? Бизнес шинжилгээг хүрээнд ил ургаж хэрэгжиж буй сайжруулалтын ажлуудын нэг болох дундад ажилтныг сайжруулах төслийн талаар та бүхэнд мэдээлэл өгье. Олборлолтын бүтээлийг нэмжүүлэх гол хүчин зүйлсийн нэг нь дундад ажилтны менежмент билээ. Өөрөө буудах чадах машин бүрээс тээвэрлэж буй ачааны оновчтой хэмжээ нь маш чухал оновчтой зөв тооцоолж чадсанаар их зорилготой аюулгүй бөгөөд үр дүнтэйгээр хүрч чадах юм. Үүний тулд олборлолт, сургалт болон засвар үйлчлэгээний багуудын хамт ажлын бүтээмж үзүүлэлтийг сайжруулсан өөрөө буулагчийн дунд ажилтныг сар бүр тогтвортой 295 тоннд барих тал дээр анхаарал татж байна. Өөрөө буулагч автомашины дунд ажилтныг сайжруулах төсөл ажил маань 9 сарын өмнөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдгээр багуудын хамтын сэтгэлээр ажиллаж ихэд баг бод ажилтныг харуул амжилттай хэрэгжүүлсэн юм. Ажигчийн дундаж ажилтныг заагдсан хэмжээнд тохируулж ажилласнаар уулын бүтээл өсөж, дугуйны илэгдэл болон эвдэрлийг багасгаж, тоног төхөөрөмжүүдийг хариуцсан ажилуулахад төхөн болдог. Уурхайн олборлолтын сургалтын баг нь диспетчерийн хяналтын системийн тусламжтай мэдээлэл боловсруулан гаргаж, операторуудад танилцуулснаар бидэнд өөрсдийн дундаж ажилтны гүйцэтгэлийг хянах боломжтой болдог. Миний зорилго бол аюулгүй бөгөөд үр ашигтай ажиллах, мөн өөрөө буудлагч автомашинуудыг 295-аас 300 тонны хооронд ачих явдал юм аа. Би өөрөө буудлагч машиныг ачихтаа түүний даанцын хэмжээнд тохируулан ачих, хэтрүүлэн эсвэл дутуу ачихгүй байх тал дээр анхаарч ажилладаг. Ээлжийн ахлах ажилчид, багийн ахлахууд болон сургагч багш нар бидэнд гүйцэтгэлээ сайжруулахад маш их дэмжлэг үзүүлж ажилладаг. Ахлахууд болон сургагч багш нар таанаарч хизээч биднийг хэрхэн ажиллаж байгааг янаж өөрсдийн санал зөвлөмжийг өгч дэмжлэг үзүүлэн ажилладаг. За манай сургалтын баг нь ил уурхайн үйл ажиллагааны баг хэтрүүлэн ачих, эсвэл дутуу ачих явдлыг багасгаж, тогтмол 295 тонн дундаж ажилтныг тал дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Манай сургалтын үйл явц нь ажиглалт хийж, бусдыг дасгалжуулж, дадлага туршлага суулгахад оршдог. Бид оператор ачиж байх үед кабин дотор болон гадна талд нь ажилладаг. Операторуудтай ойрхон ажиллаж, тэдний ачих хугацаа болон сар бүрийн өдөр тутмын дундаж ажилтныг хянаж, ажигласнараа тэдний ур чадвараа сайжруулах, өөрсдийн ажлын явцыг ажиглах тал дээр нь тусалж ажилладаг. Энэхүү дундаж ажилтны төсөлд олон хүмүүс оролцож байгаа. Үүнд ачиг нэгжийн операторууд ажилтныг зохицуулж, өөрсдийн туршлагыг баг дундаа хуваалцаж, бусдаа суралцахад тусалдаг. Харин өөрөө буулагч автомашины операторууд ачиг нэгж рүү ухарч орохдоо зөв байдлаар маневр хийх нь чухал байдаг. Найдвартай ажиллагааны баг автомашины жин заах системийг зөв оновчтой заах тал дээр арга хэмжээ авч ажилладаг. Бидний олон өөр хэрэгцээний хүмүүс энэхүү төсөлд хамрагдаж байгаа боловч бид нэгэн зорилгын дор хамтран ажиллаж байна. Операторуудад нэг дээрээс суралцах, өөрсдийн гүйцэтгэлийг хоорондоо ярилцах, мөн туршлагаасаа хуваалцах боломжийг бүрдүүлж өгөх нь миний ажлын арга барилын нэг хэсэг юм аа. Хүн бүрийн үзүүлэлтийг сайжруулахын тулд бид сургалтын багтай нэгт хамтран ажилладаг. Саяхан бид шинэ технологи ашиглаж эхэлсэн бөгөөд үүний тусламжтай уурхайн хаанаас хизээж гүйцэтгэлийн үзүүлэлтийг хянах боломжтой болсон. Энэхүү хэдийг ашиглан ажлын гүйцэтгэлээр тогтмол хянаж хэрвээ асуудал илэрвэл цаг алдалгүй арга хэмжээ авах боломжтой болсон. Гэвч бид ачиг талбайн уулыг тэгш байлгах, тээвэрлэлийн замыг байнга дасах, өөрөө буулагч автомашинаас чулуу унгахгүй, оновчтой жиндээ байх үүднээс зөөлөн явах гэх мэт үндсэн үйл ажиллагаан дээрээ байнга анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй байна. За ахлах ажилтан миний хувьд дундаж ажилт уурхайн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөг талаар ажилчдын ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор өдөр болгоны хурал дээр байнга дундаж ажилтны талаар мэдээлэл өгдөг байгаа. За өөрөө буулгагч автомашины даацыг хэтрүүлэн ачснараа уурхайн техникийн насжилт болон дугуйн хэрэглээнд муугар нөлөөлдгийг бас ажилчдад мөн ойлголтыг байнга өгдөг. Нэг жилийн өмнө ил уурхайн өөрөө буулгагч автомашины дундаж ажилтны хэмжээ 288 тонн байсан бол одоогийн байдлаар бид нар 295 тонн аюулгүй хүрч ажиллаж чадаж байна. Мөн түүнчлэн сүүлийн 8 дугаар сард бид нар Рио Тинтогийн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг уурхай дундаас өөрөө буулагч автомашины ашигтай хэрэглээг 75% хүргэж амжилттай ажилласан байгаа. Ингэснээр 7-8 дугаар сард бид ил уурхайн нийт уулын цуг зөөлтийн дээд амжилтуудыг тогтоосон. Үүнд маань дундаж ажилтны нөлөөлөл маш сайнаар нөлөөлсөн байгаа.
За бидний ажил дэмжлэг үзүүлэн ажиллаж буй олон багуудтайгаа хамтран оюутан уурхаан өөрөө буулж автомашины ажилтныг үзүүлэлтийг группийн хүрээнд шилдэгүүдийн нэг болох зорилт тавин ажиллаж байна. За энэхүү өөрсдийн шинэ алхмыг аюулгүй бөгөөд үр дүнтэй хийж чадсан өөрсдөө бахархаж байна.